Эрдэнэ үйлдвэрийн 51-49% ашиг сонирхол хаана хэнд яваад байгааг тодруулах хүсэл олон нийтэд маш хүчтэй байгаа. Мэдээж анхны сэтэл нь манан бүлэглэлийн толгойлогч Сахагийн элбэгд орж тагнуулын ерхий газрын дараа гасан хурц мөн сахал Эрдэнэ үйлийг нараас үүдэлтэй гэдэг нь бүхэл баримтуудаар нотлогдсон. Эдгээр бол 49% төлөө хууль зөрчиж яваа этгээдүүд гэдгийг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээс харж болно. Харин 51% эзэмшил буюу төрийн өмчтөр нь стандарт банкны төлөх хөрийн ёсоод бас л ойлгомжгүй болцоход байгаа юм. Олон нийтийн сүүлчийн хэл мэдээллийн хэрэгслээр дэлгэгдэж буй баримтууд уг хөрийг тавьсан Жастин Батхуугийн ярьслах зэрэгээс харуул стандарт банкны төлөх мөнгийг улсын мөнгөөр төлөвлөх сонирхол явагдаад байгааг анзаарч болно. Яг энэ ашиг сонирхлыг Эрдэнэ үйлдвэрийн туулсын гишүүн Дамтны Дэмбэрлийн ярилцлагаас харж болох аж. 2008 оны 2 дугаар сарын 2-нд мэдээ MN сайтад өгсөн ярилцлагыг харуул Мань Дэмбэрл энэ өөр зөөлийг засгийн газраас нэхэд байхаар зүйл биш. Энэ нь Эрдэнэ үйлдвэрийн орлого зарлагадаа ороод явах учиртай. Эрдэнэ үйлдвэр 2016 оны орлогоос эрсдлийн сан гэж байгуулсан. Үүнээсээ шийдээд явах боломж бий. Тиймээс засгийн газар дээр ачаал ирээд татвар төлөгчдийн мөнгөөр төлөвлөх эрсдэл үүсэхгүй хэмээн донгоцсон байх юм. Эрдэнэ үйлдвэрийн мөнгө нь татвар төлөгчдийн мөнгө биш гэж хэн түүнд хэлээвэ. За цааш нь тайлбарлах хэрэг алга. Ер нь бол 49% луурчд очихсон гэж байсан чинь 51% бас энэ мэт луурчдад очихсон байгаа нь анзаарагдаж байна. Нашран дурдхад Мань Дэмбэрл 2009 оны 3 дугаар сарын 2-ны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр оюутлогын 51%-ийг 34 болох тал дээр саналж Монголд алдагдaltaй гэрээ байгуулахыг дэмжсэн хүн бөгөөд энэ нууц хуралдааны протокол Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд очихсон байсантай холбогдох юм. Тэгэхээр Эрдэнэтийн 49-51% стандарт банкны 52 сая доллар одоо баяр цог сайхан бэлгэнээр холбогдоод байгаа оюутлогын гэрээний хэрэгт хамт шалгуулах ёстой хүн гэдэг нь ийхүү идэрч байх шиг. Энэ хүнийг анхааралтай авах хэрэгтэй юм шүү. Авилгатай дэмс газрынхаа.